Би айлын ганц хүү. Аав намайг 10 настай байхад хаяаж явсан болохоор ээж юм. Залуу замдан насныхаа жаргал цэнгэлийг огоорч гадаа гарч ирэх хүн гэрт орж юм хүмүүлж амьдралын хүнд хүчрийг нуруундаа урагш намайг юугаарч дудаалгүй өсгөж хүмүүжүүлсэн. Намайг 10 дугаар ангиа төгсдөг жил ээж минь хүний үр хол явна гэдэг ертөнцийн зам болохоор миний хүү хот орж эрдэм ном ажил хөдөлмөрийн мөргөөн байгаа. Ээж нь алцахгүй. Гээд байхаар нь ээжигийн орхиод их хотын зөв жолоо залж билээ. Хотод ирээд дээд зургууд орж чадсангүй. Гилээж нутаг боцъё гэж бодогдсон ч намайг нэг л юм чангаагаад байлаа. Учир нь их хотын дуу шуугантай цэнгэл жаргалтай амьдрал нь миний сэтгэлийг татсан юм. Ингээд л би хотод үлдэж сэтгэлдээ таарсан ажилд орж эхнэр авч орон байр олон найз нөхдөд болж жаргалтай сайхан амьдрал эхэллээ. Муу ээж минь яаж чухан амьдарч байдаг юм бол доо гэж үе бодогдовч. Садан төрлийнхэн дэрэгдэн байдаг болохоор дажгүй үстэй гэж өөрийгөө тайвшруулна. Ээж минь үл болохоор бидэнд ич явуулна. Ер нь амтаа гэсэн болгоно замын хүнээр хэлгээд. Би хариуд нь хитэн төгрөг явуулчихав. Хаяа нэг загтал бичнэ. Урт дэлгэрэнгүй загтал бичих цаг зав гардаггүй л байлаа. Ингээд л болоо. Нэг мэдэхэд он жил цаг хугацаа харамсан сум шиг өнгөрч. Хардарсан зүүчиг тэр нэгэн өдөр ээжийн чинь би муу байна. Яаралтай ирсэн цахилгаан аваад онгоцоор эсээ татсан боловч хөрх ээжтэйгээ амжиж уулзах чадаагүй юм да. Ээж минь намайг хүлээж чадалгүй насан мод болсон ч ээжийнхээ оч гэрэлтсэн тунгалаг хар нүдийг харж бүлээхэн гарын натгаж хацраан өнөрлөөж идэх дуртай байсан бор евингийн амсуулж амжиндаа гэж бодож явсан минь ормогоор архичлээ. Хайртай ээжигээ хөдөөлүүлчихэд энэ төр юмыг янзалж байтал хуучин муу амдраас нандинан болсон нэгэн зүйл гарлаа. Завлаад үзтэл Улаанбаатараас миний илгээсэн арчаагүй хитгэн хүүхдээ тоотоохон ил цагтлаа. Ханг дөхөн бичсэн тэр хитгэн ил цагтлыг хайртай ээж минь юутай их нандинаж хайрлаж хадгалж байсан юм бэ гэж бодохоор өөрийн ирэхгүй нулимс минь урслаа. Нагацаах маань ээж чинь чамаас захиалга авгуутаал хөлн хөнгөрөөд захиаг чинь дахин уншаад чамтай уулзчихсан юм шиг баярлаад чамайг хүрээд ирэнгэж горддогч байсан юм уу гадаа гарч холын бараа ширтээ зогсдог байж билээ. Аргагүй дээ санаж сарвах ганц үрн чийл байсан болохоор өөр хэнийг ч хүлээх билээд. Чамайг ирвэл энийг өгөөрэй гэсэн юм аа гэд хадган боолтой юм өглөө. Задлаа. Тэнгэр минь юу байсан гэж сан. Нялх багын минь сэвлэг балчирхан багтаа ээжийнхээ хүзүүгээр тас тэрч байгаа дахуулсан өнг гэрэл муудайхан зураг хоёр л байлаа. Ээж чинь өөд бурхан болтлоо. Энэ хоёрыг биенээсээ нэг ч өдөр салгаагүй дээ. Сэвлэгээ чинь байнг өнөрлөж, зургийг чинь ширтэж инээмсэлдэг байсан юм шүү. Гэт наг зах маань эр хүнээс хойрхон гардаг ганц хоёрхон том дуслал бас унгааж үлээ. Ижитэгэн ахуулсан цорын ганц зураг минь энэ. Ижитэг ахуулсан зургийг дахиад алтаар амлсан ч нэгээр ч нэмэгдэхгүй. Тэгэхэд би алдар цуутай хүмүүс ахуулсан зурга хүндтэй газар байрлуулан орсон гарсан хүнд гайхуулж байснаа бодохоор би тэнийг ёстой тэнийг юмд хөөх ээж надтай зөвхөн загтлаар л уулзаж илгээн дэвтэж сэвлэгийн минь үнэрлэж зургаан ширтэж өөрийгөө жаргаж амжтэй. Ээжээс минь өөр намайг ингэж битэртлээ тэсвэр хадуулжтай хүлээж чадах хүнийг би н орчлонгоос ирээд болохгүй.
Ингэж л би ачтаа буурлын ээжийнхээ өмнө хитэн үедээ ч уучлалшгүй буруу зүйл хийснээ ухаарсан ч дааж хожимдсон гимшил. Хэрвээ цаг мөч бүхнийг эргүүлээд авчирч болдгосон бол ээжидээ халуун дулаан өгтөө уртын урт уншаад дуусаар бардашгүй захиа бичнэ. Тэгээд сайхан ээжийтэйгээ зурга ганцхан удаач болов даруулгасан гэж боддог юм да. Дэндүү арчаагүй арга ядсан бодлогоос хөрхидөө